Энэ дээр нэг коммент тавиадах. Нэртэйгээр нь орсуудыг хаарч өгнө гэд хэлчихэлдэг юм л дээ. Энд би компьютер тоглоом яриаггүй байгаа шүү. Украин хүн Украиныхаа нутгийг хамгаалж тэмцэж байгаа тэмцэл болж байна шүү дээ. Бурятууд шиг болцмооргүй байна. Туваачууд шиг болцмооргүй байна. Халимг монголчууд шиг болцмооргүй байна л гэж тэмцэж байна шүү дээ. Тэд нар одоо монгол хэлээ мартсан. Байгалийнхаа хамаг баялагийг Москвад соруулцаад хөгжлийнхээ төвшингээр хамгийн доор нь явж байгаа шүү дээ. 2011 онд Путин туваад эрэнгүүтээ та нарыг Москватай төмөр замаар холбож өгнө гэд ганц ирээс чирч ирээд алтаар хийдсэн гац шааж өгöd явсан. Одоо туваачууд шорон замаараа тоосоо бүжигнуулаад явсан хэвээрэл байна. Тэр алтаар хийсэн гацыг гуйлаар хийсэн гацаар солиод олон жил болж байна. Бурятууд бас адилхан. Байгалийн хийтэй газтай одоо болтол ихэнх нь бараг цөм холбоог байгаа. Бүгд нүүрс түлсэн хэвээрэл нүүрсээ модон түлээл байж байгаа шүү дээ. Тэгэд манай сумыг манай тосгоныг манай хотыг газтай холбоод өгөөч ихтэй зэрэг танаар хуу газ татаад эдийн засгийн үр ашиг байхгүй гэж байгаа. Тэр хамаг сорж авч явсан байгалийн баялаг нь хэдэн турбаа худалдаж авахд хүрэлцэхгүй юм гин дээ. Тэгэхээр баяр сайхан гэлөө энд чамд хэлэхэд Украин хүн Украин нутаг дээрээ Украин хэлээрээ яриад Украин гэр бүлээ үүсгээд Украин үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд сайнтайч муутайч хэл хахуултайч Украин замаараа амьдрья гэсэн тэмцэл болж шít. Ты понимаешь? Профайл зургийг харахтаар зэрэг миний хүүхдүүд шиг л харагдах юм. Яасан хар залуугаараа тархи агуулгацсан дураагүй.